үзэгч та бүхэнд өдрийн дөрвийг их сурвалж ярилцлага эхэлж байна. Та өнөөдрийн дугаард Солонгос судлаач Батжаргал оролцож байна. За танд өдрийн дөрвийг сайн байна өдрийн. За эх 7 хоногийн мегмар гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Хугацаанаас өмнө болж байгаа сонгуул. Ягаад гэвэл улс төрийн өмнө самуунтай холбоотой. Сонгуулиас одоо хамгийн ялах магадaltaй EGM руу орохоос өмнө сөрөг хүчний бусад намуудаас ер нь хэн дэвшээд байна гэдэг. За ардын хүч нам бол хоёр ерөнхийлөгч нь огцорлоо. Буулгалаа. Юсоки бол юм. Одоо Ким Мунсугийн хувьд бол сонгуульд одоо өрсөлдөхэд бас нэлээд хугацаа бага байсан гэж үзэж болох. Ер нь ямар нэр дэвшигч вэ? Шудраг хэлээ зүгээр энэ Солонгосын Байден хэлсэн ярьснаа мартдаг те. Энэ хүний яриа маш олон байна. Мужийн захирагч байхдаа хамгаалтын албар руу яриа би юуны гал командын руу яриа би одоо мужийн захирагч байна нэтэрэ гээл ингээл айгүй олон тийм онгойтой зүйл их байгаа шүү дээ. Дээрээс нь ямар ч бэлтгэх цаг байгаагүй дээрээс нь ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшигч болно гэж зүтлээчгүй явсан юм баггүй. Энэ хандагсуу гээд ерөнхий сайд байж байгаа. Ерөнхий сайдын үр гүйцэтгэгч болоод тэгээ импичментээр буусан хүн байгаа шүү дээ. Хандагсуу өөрөө ерөнхийлөгчд өрсөлдөнө гэд өөрийнхөө ерөнхий сайдынхаа судлаг хүртэл болгосон. Гэтэл нам нь яасан бэ гэхээр гинт энэ хүнийг сонгодог байхгүй. Хандагсуу үнэхээр имиж айгүй муу байгаад байдаг. Хандагсуу одоо шоронд орно. Тэр юу гэхээр чин тэр 12 сарын 3-ны тэр онцгойлын хэрэгээр болох тэр чин өөрөө хуулийн хариуцлага тогтохоор болчих жоохгүй. Тэр нам болохоор чи болохгүй гээд хамгийн гайгүй гэсэн нөхрийгөө сонгож байгаа царай. Гэтэл мань нөхрийн би одоо сая өчигдөр уржигтрийг хүртэл 3 удаагийн мэтгэлцээнийг нь үзлээ л дээ. Ямар ч бодлого байхгүй. Сул нэр дэвшигч. Сул нэр дэвшигч. Зүгээр яах вэ? Энэ хүн бол ерөнхийлөгчөөр бол нэр дэвшээд сонгогдож чадахгүй харин түүний дараа болохоор ардын хүч нам доторх нөлөөллөө намаа аварч авчгаар яал гэсэн санаа байхгүй юу? Юнсогны бол чи өөрөө намаасаа гарсан ш сая саналаараа. Тэгэхгүй бол чи надаас болж та нар ерөнхийлөгчийн сонгуульд бүр цунами дуулаа шүү гэдэг нэрээ бас арьсаа хамгаалж үлдэхийн тулд өөрөө намаасаа гарсан. Тэгэд энэ Ким Мунсуг сонгоод идэг. Ким Мунсуг бол үнэхээр ямар ч бодлого байхгүй хийж байгаа яриа. Тэгэд мэтгэлцээнийг нь үзээд тахлаар ерөөсөө тийм доктортой юм бол байхгүй л. Асуулт хариултан дээр дандаа би тэгвэл зөрүүлээд асууя л да гэж. Сая 3 удаагийн ярилцлага юу болсон бэ гэхээр зүгээр хэрүүл болсон байхгүй. Бодлого байхгүй. Хинэн ч тэр. Тэгэхээр ардын хүч нам чи өөрөө одоо ерөнхийлөгч том ном шүү дээ. Улс төрийн ном гэдэг утгаараа. Тэгээ сонгогчдын хатуу баг суурь нь бол байгаа. Энэ удаа хэцүү болсон байна. Би урд нь яриад байсан нөгөө нэг төмөр бетон давхраг гэдэг ч одоо айгүй хэцүү болсон байхгүй. Төмөр бетон давхаргаа дээр авч үлдэж чадах юм уу? Ерөнхийлөгчийн сонгуулийг ард түмэн шууд сонгодог болсон 86 оноос хойш байсан тэр консервативууд өнөөдөр үнэхээр бүтэн амьд үлдэж чадахгүй юу гэдг нь айгүй асуудалтай байна. Энэ удаа. Энэ удаа бол ардчлагч нар либералууд бол хүчтэй гарч ирсэн. Өнгөрсөн жил яасан? Парламентын сонгуул дээр цунами хийсэн шүү дээ. Тэгсэн. 200 суудлыг нь аваа явуулсан. Аз болоход яг ингэ байж идэл гинт нөгөө Юнсогны бол онцгойлол зарлаад тэр нь бүр фашист юм болсон бохоггүй. Реформ нам гэж залуу улс төрч гараад ирлээ. Реформ их Британий реформ нам бол одоо улсынхаа баг хамгийн том нам болчиход яваад байна шүү дээ. Энэ залуугийн талаар Ижинсог гээд наад залуу чинь шудраг хэлье. Наад хэцүү хүн. Өнөөдөр 40 настай залуу л да. Залуу улс төрч маш сайн ярьдаг. Үнэхээр сайн ярьдаг, залтай. Тэгээ манайхаар ярьдаг бол бас төгжил. Юнсогны чинь намын бас том элит нээсэн шүү дээ. Юнсогны өөрийн ард түмний хүч намын. Юнсогны сонгогддог. Юнсогны юу гэхэлэр чинь зөвхөн ерөөсөө хүчний бодлогыг ингээд аваа явчихдаг. Тэгвэл дотор нь муудалцаад энэ Ижинсогийг намаас өвөөдөг байхгүй. Ижинсог өөрөө бас хойноос нь төгжлийн янз бүрийн бохир заваа юм хийсэн л да улс төрийн хувьд. Тэгээ мань нөхрийн бас нэг юм юу гэхэлэр гинт гарч ирээгүй наа чи нөгөө олон жил нөгөө манайхан цүнх барьна гэдэг шиг ингэсээр гарч ирсэн байхгүй.
Дээрээс нь юу гэхээр нөө Харвардын залуучууд донд Харвардын төгсөгч гэдгээр айгүйх тийм өөрийгөө рекламдж явдаг. Гэхдээ наад нөхөр чи энэ удаагийн сонгуул дээр за нэг 10% санал авах юм уу? Уржигдэр болсон хамгийн сүүлчийн мэтгэлцээн дээр эмэгтэйчүүдийг нөө биеийн эд эрхтнэр нь доромжилсан ийм үг хийлээд тэрнээсээ болоод баахан нүдүүлчих цааш. За эх хөрөгч одоогор бол Өмнө Солонгосын улс төрийн хамгийн төмөрчин болох Ардсан намын нэр дэвш Ижемён. Ижемён ер нь ялт байгуулах өндөр магадaltaй гэж одоо барууны хэвлэлтж очиж чинь Солонгосын хэвлэлч өөрсдөө. Та бас саяхан Ижемёнтой уулзсан байна тийм. Сая би юу яагаад ирлээ энэ Гуанжу 5.8-ийн катастроф тэрний дурсгалыг хүндэтгэх зөв улс төрийн том арга хэмжээ болчихж байгаа юм л да. Тэгээ тэрэн дээр манай нөгөө арчилсан хүчний төлөөлөгч нар очиод тэгээ би тэрэн дээр цуг яваад боддоор уулзлаа энэ хүнтэй. Тэгээ намайг одоо ийм солонгос хүн асуугаад байгаа мó чи хаанхын хүн Монгол хүн юм уу? Би Монгол хүн байна гэсэн. Тэгээ би шууд асуусан юм л да. Та нам та нэр дэвшигчээ та үнэхээр ер нь хэр вэ нэ ялахаар байна уу? Манайхын ингэж манай Монголын ард түмэн бас ингэж харж байгаа маа таныг хардсан шүү гэлээ. Бид нар ихтгэл төгс байна л хийчихлээ. Хүчээ авцсан бэл. Тэрч бас үнний ортой л доо. Ер нь бол тгийж харж байгаа. Ижемён бол улс төрийн туршлагатай. Гудамжнаас гарч ирсэн тэмцэгч. Юнсукёл тун цөөхөн хувийн сандар ялагдсан. 2% хүрээгүй сандар ялагдсан. Өмнөх сонгуул дээр. Тэгээ 3 дахь жилдээ явж идэл гинт тийм катастроф юу ячиж байгаа юм. Асуудал гараад ирж байгаа. Тэнгуул чинь яасан бэ гэхээр манай хүн чинь яг тэр 12 сарын 3-ны шөнө нөгөө Турки Эрдогантай адилхан. Энд чи кудета боллоо шүү. Энд чи төрийн эргэлт боллоо. Парламент дээр очиороо ингээл лайв хийжсэн байхгүй. Тэг өөрөө парламент дээр очиж байгаа. Тэнгуудлаа яасан бэ гэхээр цаг хагасын дараа парламент болохоор чинь хүчингүү тооцоод юу шийдвэрээ гаргаж байгаа шүү дээ. Арчлагч нар очингуулаад либералууд. Шууд ерөөсөө цаг хүрээгүй тэрний дараа за сонгуулийн хороо одоо хэнийгээ даргаа болох уу? Хэн дэвшгүй? Ижемёныг бол угаасаа дэвшүүлнэ. Энэ амар динамик юм болс төртөө болсон шүү дээ. Наад болсон ч. Тэгээ Юнсукёлын тэр болгоомжгүй шийдвэр бол өөрөө энэ хүнд боломж олгосон юм. Тийм мэдээж. Тэгээ намынх нь нэр хүнд ч өссөн. Тий. Тэр ч өссөн гэхээсээ илүү нөгөө нам нь унжиж байгаа юм л да тийм. Би унжээ тэгээ яг ард түмний эдийн засаг айгүй хэцүү шүү дээ. Ард түмний захиалга. Ижемён өнгөрсөн жил хотголуулсан тийм. Тэгээ сонгуулийн аюулгүй байдлыг хангах талаар хэрхэн ажил байна? Наад хүн чинь үнэхээр айгүй олон туршлагатай, үнэхээр үзэх юм ерөөснөө үхээс бусдыг нь үдсэн юм байна. Утгалуулсан үзүүндээ утгалуулдаг. Гинт террор хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ сая энэ удаагийн Солонгосын түүхэнд хамгийн анх удаа ерөнхийлөгчийн нэр дэвшигч нөгөө сонгуулийнхаа сурчлагын үйл ажиллагаа хийж байхдаа хамгийн анх удаа нөгөө сум нэвтрэлтгүй шилэн хамгаалтыг хамгийн анх удаа тавьсан. Хамгийн анх удаа сум нэвтрэлтгүй хантаацыг өмсөж явуулж байгаа. Дээрээс нь юу гэхээр сая 2 хоногийн өмнө байна уу? Ерөнхийлөгчийн хамгаалалтын албан нь одоо нөгөө тусгай сургуульд хийж байгаа ийм бичлэгээ ингээд албан ёсоор интернетэд цацаад бид нар одоо бэлэн болцсон шүү. Тэгээ хуулиараа бол ерөнхийлөгчийн нэр дэвшигч нарыг бол хамгаалтанд авдаг л да. Гэхдээ Ижемёны хувьд бол дэндүү өндөр хамгаалтайгаас гадна бас нэг юм юу вэ гэхээр Солонгосын улс төрийн амьдрал дотор нэг гарч байгаа яриа нь бүх юмыг нь хамгаалттай хийж байна. Дээрээс нь хууль эрх зүйн хувьд ч гэсэн өөрийнхөө улс төрийн намын хувьд ч гэсэн бүх юмыг одоо хууль эрх зүйн хамгаалтуудаа хийгээ явуулчлаа. Энэ хүн гарч ирснийхаа дараа харин яах вэ гэхээр нөө тайрант гэж яриад идэв штэ. Тэр тайрант болох болоо гэсэн бас нэг болгоомж л байгаа. Өмнөх Юнсокёл бол тэнэг тайрант гэсэн юм байна. Энэ нь бол илүү ухаалаг мөртлөөсөө залтай. Тэгтээ бас нэлээд хил ам дагуулах болов гэж бодоод байгаа. Ирэх төрийн эрхийг авсны 1 жилийн дотор. Яг тэгвэл энэ удаа бол нэг 50 орчим хувийн санал авах болов гэж бодоод байгаа хөөхгүй. 50 орчим хувийг авах юм бол үлдсэн 50% сандыг аваагүй гэсэн үг гэж дээ.
Үлдсэн 50-ыг аваагүй бол чинь тэр чинь ард түмний 50 сая хүний 25 сая намайг сонгоогүй гэсэн үг үстэй. Тэгэхээр энийг яаж би үнэхээр ард түмэнд ээлтэй ард түмнэ гэсэн бодлогыг яах вэ? Манай засаг кабинета яаж бүрдүүлэх вэ гэдэг айгүй том асуудалтай даалгавартай явж байгаа нөхөр байхгүй. Тэр Өмнө Солонгосын ардсан нам бол өрөндийн либерал зүүнний намт бол бодлого нь төстэй. Гэхдээ юу бүр яг адилхан копи байхгүй. Болборлох болох тийм үү. Ялангуяа энэ халамжийн бодлогыг бас тэлж магадгүй гэсэн энэ болгоомжтой байгаа юм байна тийм үү. Данхар том халамжийн ус болох гэж байна одоо. Ард түмний сан гэдэг юм байгуулж байгаа. Би одоо яг Монголын тухай ярих нь хайшаа. Баялагын сан. Гэтэ яг баялагын сан. Яг манай Монголд яг адилхан. Хавтгай халамжийг өгөхөөр одоо мөрийн хөтөлбөрт нь ингээ 10 хөтөлбөр гаргасан байхгүй юу? Хавтгай халамж эрүүл мэнд, боловсрол одоо нөө төрөлтийг үсгий. За тэгэл одоо эдийн засаг бол ерөөсөө нөгөө жижиг дунд жидүүчдийг тийм ээ. Тэгэл ингээл бүхэл тал дээр ерөөсөө ингээл залуучуудад юу гэхэлэр чи өнгөө орон сууц үг. Мэдээж ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа мөрийн хөтөлбөр шүү дээ. За бараг 50% нь биелэхүүгүй юу? Ингээд графикаар гаргаад харахад чинь за энэ ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг ингээд харахад нэг тэдэн тэрлион ингээд гарч байгаа юм. Мань нөхрийг болохоор чинь хэд болох вэ гэдгийг юм тооцоолох боломжгүй гэдэг бичиж байгаа. Тэр мөнгөний тийм. Тий. Тэр юу гэхээр наа чи юу гэхээр нөгөө төрийн том одоо энэ улсын корпорациуд биш тийм ээ. Үндэсний корпорациудыг бол дарамтлна. Угаасаа бол ярьсан бүр тохироонд бүрдсэн байгаа. Ханд уу? Нийгэм нөгөө нийгмийн хариуцлагын хүрээ гэдэг юм а хий. Ийм бодлогон бүр бүгд байж байгаа. Тэгээ Өмнө Солонгосын нийгэмдийн тэгш бус байдлын асуудлыг хэрхэн олгож байна? Сая гарсан судалгаагаар 77% нь ерөөсөө нийгмийн тэгшэрх гэдэг юм байхгүй болсон байна. 77% шүү дээ. Ард түмний бараг 50-д орчим хувь нь юу гэхэлэр чинь ерөөсөө л ингээд нийгмийн сэтгэл зүйн хүнд дарамтанд байна. Эдийн засаг бүхэнтэйгээ хамт. Өнөөдөр Солонгосын нийт хүн амын 20 сая нь ядуу амьдарч байна гэж. 50 сая хүмүүс. 50 саяас 51 саяас 20% нь 20 сая нь ядуу байна гэж байгаа. Эдгээр чи өөрсдөө бол OECD-ийн орн гэж яриад байгаа шүү дээ. Тэгэж орсон нь үнэн. Тэгвэл яг боддоор ингээ очиод харахаар тийм байдаг байхгүй. Яг нэг хүнд ногдох гэхээр өндөр болоо явчихсан тийм бараг 40 мянган доллар тийм үү. Гэтэл 20 сая ядуу хүн байгаад шүү. Тэгэхээр яг баялагын ч юм уу ийм төвлөрөл бол одоо цөөн хэсэгт бол байна л гэж ойлгож байна. Ерөөсөө л таны урд би та бидгээр ярьсан нөө жебол гэдэг юм чинь л байхгүй. Жеболууд тийм. Тийм, жеболууд чинь л ерөөсөө бүгднийг натгаад авчдаг шин. Тэгээ одоо энэ хүн гарч ирэхлээр энэ хүнтэй жеболууд ямар тохироо хийх. Одоо ч гэсэн яриа явж байгаа. Тэрний урчин хүртэл ингээл нөө жеболууд ингээл хаалган дээр нь очиж захиа зогссон. Намайг яах вэ? Энэ хүний доор байж байгаа фракцийн цөмөр ингээд хаалган захиа зогссон. Тагнуул хуучин байсан тагнуулын газрын дарга. Тэрний тагнуулын газрын нэгдүгээр хурлagч энэ цөмөрөө ингээд энэ хүнийхээ бүр ингээд одоо юу гэх юм бүр аим ихэн компани бүр нэг номерын ингээд пропагандист нь болчихсон. Ингээд явж байгаа. Энэ нөхөр чи өөрөө болохоор хуучин нөгөө хойдууд руугаан мөнгө зөөдөг гэсэн нөхөр шүү дээ. Сан бангуул гэдэг бүр алдартай хэрэг байгаа. Мань нөхөр өөрөө болохоор чи 5 6 хэрэг дээр одоо шүүхтэр асуудал нь явж байгаа. Сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудал. Санхүүжилттэй байна. Хойдолтой мөнгө өгдөг. Нөгөө Ижемэн гэдэг биш нөгөө Мунжэйний бодлогыг ерөөсөө тэр чигт нь авч явж байгаа. Тэгэхээр тэр бодлогоор нь юу гэхэлэр чинь Мунжэйн засгийн эрхэнд гарангуудлаа чинь хойдолтойгоо үр төрөндөө ормоор байдаг. Дэд хэмжээний уулзалт тиймэр байдаг. Тэрэн дээр юу гэхэлэр чинь тусгай ажиллагаа явуулах хэрэгтэй, мөнгө өгөх хэрэгтэй. Такс нь төлөх хэрэгтэй байхгүй. Хойдолтой. Тэрий чинь өөрөө зөөжсөн хүнд байхгүй. Гёнгийн аймгийн захирагч байх та. Тэр наадвал чинь айгүй явдалтай хүмүүс шүү дээ. Та яагаад энэ хүн сонгуульд ялсны дараа одоо бол ялхан тодорхой байна л да тийм үү? Ялсны дараах энэ 1 жил хэцүү хүндхэн байна гэж ямар утгаар вэ? Өмнө нь парламенттай олго болцсон байгаа тийм үү? Харин тийм.
А гэхдээ тэр консерватив эсэргүүцэл байна шүү дээ тийм үү? Тийм эсэргүүцэл бол хүчтэй тулгарна. Бодоод үзэлтэй. Нэг 50 орчим хувил болох байх гэж байгаа шүү дээ. 25 сая хүн намайг сонгоогүй байхгүй. Тэр 25%-ийг би яах ёстой? Энэ хүний хамгийн том бодлого юу гэхээр эдийн засаг. Нэг номерт эдийн засаг. Тэрний дараа болох тэр чинь хойдолтойгоо яах вэ? Тэрний дараа гадаадуудлогоо яах вэ? Тэр эдийн засаг энэ сэтгэл зүй шүү дээ. Хүний бүх юмыг үнэхээр одоо ингээл өнгөрсөн хугацаанд чинь 10 жилийн дотор 2 ерөнхийлөгчөө буулгачлаа. Дээшээ олигтой хөгжсөн юм байхгүй. Кореа дискаунт гэдэг юмтай болчихсон. Солонгосын улс төр юугүй болох юм бол бүх юм дискаунт болдог байхгүй. Тал үнээр. Тэгээд Трамптай худалдааны асуудал тохиролцох шаардлагатай. Шаардлагатай. Америктэй хийсэн гэрээнүүдээ санаж байгаа тийм үү? Жишээ нь Пентагонд байлдааны хөлөг онгоц барьж өгнө гэдэг. Тендер авцсан. Тендер авцсан. Авчихсан байгаа. А гэтэл Трамп ч бараг 20% татвар ногдолчихсон. Тийм. Тэгэхээр экспортын бүтээгдэхүүнхээ нөгөө солонгосын корпорацууд байгаа. Тийм. Тийм үү? Жижиг бизнес эрхлэгч биш шүү дээ. Тийм, тийм. Хөлөг онгоцлогч одоо хэдэн Тийм, 10 тийм. доллар ингээд. Гэхдээ солонгосын өөрсдийн хөлөг онгоц үйлдвэрлэл сайн л да. Тэр ганц тэр эрхийг авчих гэж тендер авах гэж улсаараа хөдөлж байгаа шүү дээ. Тэгээд Samsung жишээ нь тийм. хагас дамжуулагчийн AI гэрээнүүд байгуулчихсан байх чинь. Одоо энэ тийм. Тэгсээ чи одоо энэ нөхөр гарч ирэнгуудлаа тэр байгуулсан гэрээнүүдийг дахиад апгрейд хийгээд аваа явнаа л гэсэн нэг том мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг байгаа юм. Гэхдээ халамжийн бодлого гэж яриад. Халамж бол одоо одоо жишээ нь чиболууд юу гэж үзэх вэ? Данхар том чиболуудаас чинь нөгөө нэг татварын өндөр бүр өндөр татвар ногдуулахаар мөрийн хөтөлбөртөө оролцсон баг. Тэгэхээр чи улсын төсвийг яаж бүрдүүлэх гэхээр татварын орлогоор бүрдүүлнэ. том корпорациудаас авна шүү дээ. Татвараар авна. Татварыг бүр нэмнэ гэж. Корпорациуд татвар өндөр төлж байгаа нөхцөл жишээ нь ажлын байр бол буурч таарна тийм. Тийм. Бизнес тодорхой хэмжээ хязгаарлагдана шүү дээ. Тийм. Ийм тооцоолыг бол уг нь хийсэн байх хэрэгтэй. Хийсэн байгаа. Тэгсэн мөртлөөсөө ажлын байрыг нэмэгдүүлнэ. Ажилгүй залуучуудын ажлын байрыг нэмнэ. За нөгөө халамжуудыг бол ерөөсөө эрүүл мэндээр нь юугаар бүгднгээр нь өгөхөр болсон шүү дээ. Одоо манайд нөгөө нэг яагаад байгаа эрүүл мэндийн бодлогын нэг сонгодог жишээ байгаа. Нөгөө вакцин нөгөө хэн болгонд хариулж чаддгүй вакцин нөгөө уман хүзүүний хавдрын вакцин байгаад байгаа. Картасил гэдээ байгаад байгаа. Тэрийг үл ерөөсөө одоо ингээл өргөн хүрээгээр ингээл бүгдийг хийдэг. Бүх залуучуудаа ирэмгүй хийнэ гэ. Ирчүүд айгүй их очиж хийлгэж идэг гэж байгаа. Нийгмийн халамж эрүүл мэндийн даатгалыг бол ерөөсөө бүр тэр чигтэн ингээд бүр ингээд онгойлгоо тавиад утсан. Ирээдүйд юу вэ гэхээр чинь эрүүл мэндийн халамж үйлчилгээний үнийг буулгахаасаа гадна цаашдаа ер нь өндөр ийм зардалтай за өндөр настангууд их болж байгаа учраас тэднэрт хандсан бодлогыг бол айгүй их тэмчилгээтэй болгоно. Магадгүй дараачийн засгийн газар дараачийн засгийн газар арчлагч нар төрийг барьж байгаа нөхцөлд 2050 он гэхэд бол эвтаназийг бараг зөвшөөрч магадгүй юм шиг байна шүү гэсэн ийм хандлага. Энэ бүр гарсан яриа. Одоо өөрийнх нь хүслээр л амийг нь зогсоох гэсэн шүү дээ. Тийм. Тариа тарчин. Тийм, тариа бол. Насжилттай холбоотой. Тэр юу гэхээр чи насжилттай холбоотой. Тэр юу гэхээр тэр өндөр настай хүнийг заавал энэ хоспист ингэж удаан байлгах шаардлага байна. Ар гэр үр хүүхдүүд ингээ хүсэж гойгаад өрөөд ирж байгаа чинь. Хуулийн хүрээнд яг ингээд өөрийнх нь хүслээр энэ хүнийг насан эцэслүүлж тийм ээ тариа тарьд юм уу? Болох боломжтой болно л гэсэн. Иймэрхүү яриа. Тэгэхээр гадаад бодлогын тухайд бол ер нь ардсан нам амрад руу нэлээд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх баг. Уулзт ер нь холбоо тогтоох чиглэлээр бол ажиллана. Ер нь Юнсокиолын үед бол холбоо бол байхгүй болчихлоо шүү дээ. Байхгүй болсон. Та санаж байгаа бол Умар Солонгос нөгөө холбоо барьдаг байшингаа дийлбэлж хаяа. Дийлбэлчихсэн. Тэр чи одоо юу чи бараг дайсгинж ууралж байгаа л хэлбэр шүү дээ тийм. Юнсокиолын урдлын өмнөх энэ ундаг засгийн газар бол хүчний бодлоготой байсан. Тэгээд дээрэс нь юу гэхээр чинь бүх юмыг ерөөсөө дайсгинсан бодлогыг хийжсэн. 12 сарын 3-ны үйл явдлын өмнө болохоор чинь Пхеньян руу чинь нисгэх дронууд явуулж ясан, хул хууцыг тарааж ясан, сэргийн сургуулийг албаар үдэн хатгалгыг маш олон хийжсэн. Тэр одоо бол энэ үний хамгийн том бодлого юу гэхээр хойдтойгоо яах вэ? Хойдтойгоо хуучин байсан нарны бодлого гэдгийг үргэлжлүүлнэ.
Мунжээнийг нэг шүмжлээд идэв шүү дээ. Энэ хүн чинь ерөөсөө хойдлог гол ярьдаг өөр юм ярьдаг юм уу хаашаа. Залуучуудыг ярьдаг юм уу? Ард түмнээ ярьдаг юм уу? Эдийн засгаа ярьдаг юм уу гэдэг. Яг адилхан season 2 мунжээний 2 дугаар хувилбар нь бараг гарч иж байгаа байх гэж харж болно. Бүр ер нь тийм байна. Тэгэхээр юу вэ ингэж байгаа. Эдгээр чинь нөгөө хоёр гишүүн нь бол нөгөө хоёр нэр дэвшигч бол ингэж байгаа байхгүй юу? Цүмийг бид нар энэ чинь солонгосын хойд байршуулъя. Цүмийн цүм тийм ээ? Америкаас энэ чинь ерөөсөө цүмийн зэвсэгчтэй F-35 дээр суйрлуулсан платформ дээр суйрлуулсан цүмийн бөмбөгнүүд байгаа. Энийг солонгос байрлуулъя. Окинавагаас наашаа татчих авчирья. Ийм яриатай байгаа. Тэгээ бид нар өөрсдөө ирээдүйд ерөөсөө л өөрийн гэсэн платформтой цүмийн платформтой болёо. Цөмтэй болёо. Ингэж ярьж байгаа нөгөө Америкчууд чинь урдны нөгөө яриан дээр ярьж байсан шүү дээ. Америкчууд чинь ер нь харж үзэхээр юу вэ шүү. Америкчууд бол цөмийн шумбагчаа явуулчих гэсэн. Шумбагчаа явуулчих гэж байгаа. Шаардлагагүй. Тийм. Тэгсэн чинь одоо энэ чинь юу гэхээр бид нар өөрсдөө цөмийн шумбагчтай болёо гэдэг юм яриа байгаа байхгүй юу? Нөгөө хоёрын бодлого төр бол бүр тусгагдсан байна. Энийг бол зөвшөөрөхгүй л байхгүй. Америк бол ийм юмыг зөвшөөрөхгүй. Зүгээр яах вэ? Ижемийн хувьд юу гэхээр цөмийг бол бид нар бол хумих бодлоготойгоо бол байгаа. Тэгвэл нарны бодлогоо бол дахиад үргэлжлүүлнэ. Ярилцъя. Соёлоороо ярилцъя. 919-ийн юу гэрээ гэж байдیں۔ Хилцэл 919 юу гэхээр чинь хоорондоо дайсгансан цэргийн ажиллагаа явуулахгүй. Бие биендээ өдөө хатгалах хийхгүй. За ингээд далаагаараа болон их газраараа байж байгаа энэ цэргийн бүсүүд болохоор чинь ийм арга хэмжээ авдаг гэж 919-ийн том гэрээ өгдөг. Тэрнээс хойд айлд гараа явуулсан байхгүй. Өнгөрсөн жил. Тэр одоо энэ 919-өө дахиад сэргээе. Дээрээс нь хоорондоо байдаг армийн нөгөө хатлайн байдаг байхгүй. Шууд уцаар ярьдаг. Одоо 5-2 хойд урд байлаа гэхэд хоорондоо яг цэргийн албан ёсны шугамар ярилцдаг. Наан ч буун дуу дуграад байна юу болоод байна. Манайх 50 байх шүү. За одоо яг яаж ийн гэд. Яг энийг ярьдаг хатлайна бас дахиад сэргээе гэж. Тэгээ энэс эхлэе гэж. Цаашдаа юу гэхээр би одоо энийг солонгосын бас том албан тушаалт Монголд альчилсан тийм үү? Зөв. Тэр айлчлалын юу ирсэн? Манай хэвлэл мэдээлэлээр тэрийг нарийн юмнуудыг нь бол ярих байгаа юм. Нэг яриав тэгсээгэл өнгөрсөн. Тийм. Яг нь парламентын дарга бол тийм хүчтэйч бас юу биш л дээ. Ерөн зүгээр яг нь энэ хоёр айл хоорондоо ингээд яриа хилцлээ хийхдээ хамгийн ойрхон айл нь юу гэхээр бас манайх байж болдог байхгүй. Сая ярихдаа бол манайхны хооронд нь бас зуучлагчийн үүрэг, мессенжер, уур амьсгалыг бүрдүүлж өгөөч, манай үгийг дамжуулж өгөөч гэдэг иймэрхүү яриаг бол албан бусаар бол яриа явсан. Тэр юу гэхээр энэ юу гэхээр хамгийн түрүүнд хойдолтойгоо яаж уулзрах болох вэ гэдэг ийм бодлого барьж байгаа. Тэгэхээр бид ч одоо манай хэвлэлүүдээр гарсан сэдв нь болохоор хил дээрс иргэдийг буцаагаад байна гэдэг юм байдаг шүү дээ. Тэрийг л ярина уу? Яг гоо өмнө Солонгост бол хамгийн олон монгол хүн байна тийм үү? Гадаадд хамгийн олон өмнө Солонгост байна шүү дээ. Тэгэхээр одоогийн засаг захиргаа нь Монголыг умардтай холбох зууч болох боломжтой гэж харж байгаа тохиолдол. Тэр чинь бас нэг вариант байхгүй юу? Тэгээ өмнөх байсан Юнсогийн засгийн газрын үед ундаг засгийн газрын үед юу гэхээр гадаад иргэдэд хандсан нөгөө төрийн бодлого чи айгүй хатуу байсан. Баримтчилгаа гинт айгүй хийж эхэлсэн. За, Ижинсогийн мөрийн хөтөлбөрт юу гэхээр гадаад иргэдэд гадаад ажилчдын цалингийн бодлогыг бид нар дахиж авч үзье. Тусад нь үзье гэж ярьдаг юм ярьсан байхгүй. Гэтэл хуулиндаа бол тийм байхгүй. Солонгос гадаад хүн дотоод хүн байсан өөрийн улсын иргэн байсан ч гэсэн хөлмөрлөжл байгаа бол яг адилхан цагийн цалин, яг адилхан нийгмийн нөхцөл дөрвөн ийм том юу даатгал энэ төр яг адилхан байдаг байхгүй. Гэтэл юу гэхээр ижимэн бол тэхгүй гэж байгаа. Яг адилхан хүн гадаад дотоод намаагүй. Тэр юу гэхээр нөгөө Юнсогийн үеийн тэр гадаадуудад хандсан гадаадын харьяатын асуудлыг бол тийм хүчний бодлогоор бол авч явахгүй. Монголтой бол ер нь энэ төрлийн ирээдүйн бодлого нь юу гэхээр та бүхэн анзаардгүй. Өнгөрсөн 35 жилийн турш ингээл жоохноор ингээл тавиал яваад байгаа байхгүй.
зөөлөн бодлого, зөөлөн хүчний бодлого уусгаж штт. Яг үнийг хэлэхэд монголчууд одоо Солонгост уусаа дууслаа. Миний хувьд юу гэхээр солонгосчууд яагаад байгааг ойлгочих болоо. Дагаж дуурайх хэрэггүй. Сайн зүйлийг нь бол авах хэрэгтэй. Тэр айл яаж тийм аимшигтай тийм динамик үнэхээр сонирхолтой тэр бүсэд амьдарч байгаа айл яаж амьд үлдчихэж байгааг бид нар сурах хэрэгтэй байхгүй. Манайх шиг улс тийм гадагшаа нөлөөлдөг бодлого байхгүй шүү дээ. Энэ аимшигын том хоёр том гүрэн энэ амар ийм магснуудын дунд яаж амьд үлдэхээ бодхол тийм бодлого л хийх хэрэгтэй. Сурах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй байхгүй. Дуурах хэрэггүй. За, танд баярлалаа. Сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Их сурвалж ярилцлага өндөрлөө. Ирэх бям гарагт иргэн уулзъя. Музик стаах